Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харанда болоо эхлэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр юм бэлээ? Анх Батын их үлс. Энх үйлс орж иржээ. Хэддүгээр анги? 5 дугаар анги. 5-ын Б. Б. Дараагийн хүүхэд Баясгалангийн Нанди ирсэн. Нанди эрд нь орж ирсэн байна. За ингүү дараагийн хүүхэд биш үү? Өөрийнхөө сургууль, анги, багшаа бүтнээр нэг сайхан тайлбарлаж. Би 50 дугаар сургуулийн 5 ангийн сурагчид. Тэгээд манай багшийг Зурхаан гэдэг. Зурхаан багштай. 5-ын Б. Тийм. Дараагийн хүүхдийн нэр нь Намайг Молор Эрдний Эрхэс гэдэг. Эрхэс. Хамбатын тэнүү очиж. Тэнүү учрал Цогт баярын их чинь. Ингэчин гэсэн хүүхдүүд орж ирсэн. За өнөөдөр нэг хөгжилтэй амтын зурнаа. 5 дугаар ангийнхан бол одоо дүрс харахаас өмнө хэлбэрийг сайжгалдаг тийм ээ. Тэгэхээр альва тэр зурх гэж байгаа амтныхаа илүү гарсан донжийн хэтрүүлэх маягтай уран гоё багшаа хараад ингээд дагаад явчихсан юм. За одоо энэ ийм томол юм байх юм. Тэгээ энэ хушуунд болохсоор ингээ ороод ирж байгаа шүү. За энэ дээрээс лэдүүл гоё өөрхөн амтныхаа зүрийг л гаргана да. Оо. Манай юу ангийнхан чинь 5 дугаар ангийнхан чинь анимашн кино Google дээр ийм дөрүүдийг зурх туртай тийм ээ. Ингээд багшаа хараад яваад шүү дээ. За энэ дээр нэг юм байгаа. Ийм өд олгооных нь хэлбэрийг л гаргаад байна гэсэн үг. Ийм нэг хэлбэр гарч байгаа. Оо тэгээ энийг нь яг өд байх нь шүү дээ. Юу зурагдаад эхлэв? Юу болох нь вэ? Тэт. Том ийм сүрлэг хамартай. Тэрийг нь хэтрүүл гэж ирж шүү дээ тийм ээ. За бид та нарыг дагаад бас телевиз үзэх хүүхдүүд зураг зурж байдгийг. Оо ийм малгай нэг буруу харуулад өмсцөө эн чи бас их буруу өмсдөг нөхөр биш үү тийм ээ. Тэгээ нэг гэд нэг ашгарч хийдэг шүү дээ. Чангорж нэг гэж тэр амтны үрэлдэнд байгаа. Тэр баян жамдамны амтны юу шүү дээ. Зоо тийм паркад ийм төд гэж ашгараад байж тийм л шүү дээ. Загнаад ингээл тодруулаад. Тэгээ будаад ирэхлээр чих хастайхан болно. За одоо энэ гэдэс авцаагаас ингэж хөлн гарч ирж байгаа. Хүүхдүүдийнхэн бүтээлт. Оо чөлөөт. Ой сах. Очин шүү. Бараг хүн юм шиг харагдаад байна уу? За эндээс нэг ийм ихц зураас татчих. За жаахан хүдээж уяа өгш. Ингээд хүлээж. За цааш явах уу? Тэгээ. Энэ үдийн бас ингэж нэг давхарч. За одоо нөгөө даалгавчийг хийгээд өгье. Нөгөө талынх нь эндээс гарч ирээд ингээд явчих шүү дээ. Номон зураасаар л явчих. Ингээд таслаад энэ цаатлын энэ хөл. Оо тэгээ эн чинь шүү дээ. Нэг ийм балис хөлийч. Хөлийн том их тусмаа их хөөрхөн болно шүү.
Гэт. За одоо гол юм энэ дээр хамгийн сүртэй юм чинь нэг юм сүүл ингэж орж ирвэл одоо их болох нь шүү дээ. За ингээд тотны маань яг уу ерөнхий төрх нь ингээ гараад ирж байгаа. За энийг бол одоо будахтаа болов шүү дээ хүүхдүүд ээ. Өөрсдийнхөөрөө маш гоё тод өнгөнүүд өгд. Ногоон тод байж болно. Хөх одоо ягаан юу гэдэг те. Энэ тод чинь өөрийнх нь дизайн тэр өнгөн бол маш гоё ийм сүрлэг антин шүү дээ. За хамар дээр нэг ийм өгч болно. Оо ингээд зурга улам тодруулаад ингээ гоё болгоод өгдөг тийм ээ. За энийг чи ёстой яриулж болно шүү дээ хүүхдүүд минь. Тийм ээ. Оо ийм ярианы комик юм юу гэж шүү дээ. Тэгээ энэ дээр сайн уу? Сайн байна уу гэж биж магадгүй шүү надад. Ярьдаг анти шүү дээ. За ингээд бодож игэндээ хэдүүлээ. Бодоход одоо зураг их сайхан болно. Улбар шар өнгө аваад хамар хэсгийг ингээд энэ хэсгийг ингээ бодчих. Бодохдоо яг уу зөөлхөн дараад ингээ жигдхэн гүйлгээд ингээ явчих. Чанга гарах тусмаа их удаан нэг байрандаа байгаад энэ ингээд задлаад ингээд чөлөөт зөөлхөн дараа явхлаар зураг хурдан нэг биерэн болмастер ч одоо ингээд сайхан бодогддог. Биернийх үзүүрийг мэдрээд ингээд жигдхэн бодож шít. За гал хамгийн гол бодох юм чи энэ хушуул угаан дөө. Тийм ээ. Ингээ бодчих. За одоо ингээ энээсээ цааш өнгийг бол одоо алгалуулж өгнө шүү дээ. Тэр өнгийг өнгөтэй хольж болно тийм ээ. Айл болохоор олон өнгө холих тусмаа зураг гоё болдог тийм ээ. Нөхөс нэг улаан өнгө өгч. Малгай болж өдөө тий. Яач бодсон бол. Багш нь бол нэг ийм ард талдаа цагаантай хөгс аравчтай нэг ийм малгай өгчөж байгаа юм. За нүүд их гоё байх хэрэгтэй. Нүүд чинь одоо ерөөсөө гээл ингээл тормойгол гараад ирчихсэн маа. Тэр дунд нэг цагаан үлдээсэн байгаа гэж хэлж байна. Тэр одоо гэрлийнх нь хэсэг тийм ээ. За ингээл одоо ерөөсөө ямар л бол ямар өнгөөр ногоо яга улаан гэдэг ерөөсөө ямар өнгө үйдیں тий. Тэр өнгөөрөө ингэж бодох нь шүү дээ. Та нар зурх дуртай юу? Дуртай. Зүйтэй. Зураг гэдэг чинь ямар ч мэрэгд сүлд нь сонгосон хүн тэрэг болдог. Ер нь нэг улаан төд зурчия ерөөс. Гүшин тэгээ явчлаа. Та нар бол өөрсдөө ногоон төдч болгож болох нь шүү дээ. Энэ тотнууд их хөөр хөнгөтэй. Тэр баян чандамны тот чинь хүн нуумалд нэг хэсэг байсан. Тэгсэн чинь чарлаад чүрг ашигчаад хүн жилж жагаад вас их сүртэй амтан байл шүү. Ингээ гараад ирж байгаа шүү дээ. За хөл бол яг уу холбоо шараа хийж. Тэгээ яг үдэ та нар өөрсдөө өнгөө ингүүл гоё болно гэдээ дотроо төсөөлөөд тэгэл будаад байх хэрэгтэй. За зурга битүү ингэж цаадлыг ингэж бодож өгвөл бас гоё болно. Тийм ээ. Тэгээ энэ цагаан зайг нь үлдээгээд энийг яг уу гэж хэлээ явчих нь шүү дээ.
гэх мэт. За хүүхдийн нэр төгжмийн зохиолч гал манд ухагшээ минь ажиллаж амьдарч байсан энэ сайхан сургуулийн энэ залгамж сайхан хүүхдүүд орж ирсэ. Тэгээ танай сургуулийн өрөө чинь гал манд ухагшээ маань яг Монгол улсын гавьяат багш гал манд ухагшээ маань өрөөга дуу болгосон байлээ тийм ээ. Тэгээ энийг бүгдээрээ нэг хоороо ингээд дуулчих. Оо яа. Бидний төвхөр атгууч ардын багштай очруулж өсөө аслангийн сургуулийн байна ачиг харуулна алтрий битэр батрана зөнжи уртай сургуулаа зөнжүний юруу цэцгээр өгөн туяраад цэнхэрүү цоглог хайгнаа момнэс ашлан золгосон баянгийн үл сургууль минь байна баяр эрдэмтэй багчуудыг нэрвэтэ зөнжи уртай сургуулаа зөнжүний юруу галман тухагшийн хаан сургуулийнх нь хүүхдүүдтэй ингээ уулзаад та нар сайн мэднэ тийм ээ. Гой гой дуутай хүүхэд насан дүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн суундаа гэж хаяа би боддог юм нүдэд орсон чинь чихээр нүрээд орсон чинь чихээр гэл гомбой гамболттой зохиосон Загдын дүмийн жаргалтай зохиосон олон сайхан дуунууд бий. Монголын одоо нэгэн үеийг төлөөсөн сайхан хөгжмийн зохиолч 500 гаруй дуутай ийм сайхан хүн байсан. Тэгээд учрын зодгын ерөөл гэдэг цаашаа ерөөс маш олонд оллуула тэр чинь нөгөө Батболдынх нөгөө бүүм баяра гэх тэр чинь найрамд цусланд зохиож байх яажууд нь байж илаа. Ингээ сайхан дуусгал сайхан байна. За ингээд ингэж чи одоо ямар мэрэгчлээ болох юм том болов? Би юу? Дэлхийн лавраг болох. Юу гэнэ? Дэлхийн лавраг болохтой олимпийн. Юуных вэ? Спортын төрөл нь? Спортоор дэлхийн авраг болно. Яг л тэгж зорж мөрөөдж байгаа бол тэрэндээ хүрэн шүү. Хамгийн гол нь хичээж бүтгэл тууштай байх хэрэгтэй. Чи чадна. Тэнүү учрал ямар мэрэгчлээ болох? Эмч алах. Эмчүүл нэг ангид бол одоо хэд байдгийг шүү. Ирэхээс цагдаа байхад аюул. Тийм. Тэр яг тэгнэ. Нэг цагдаа бол зайшгүй байдгийг. Танайх чинь 49 хүүхэдтэй тий? Тийм. Зурхаан багш анги. Энгүүн заяа чинь ямар үйлтэй? Бүжигч болно. Энгүүн заяа бүжиглүүлсэн бол гоё явах. За сүүлд нь найруулагч нэлээт. Нандин эрдэнэ багш болно. Юуны багш вэ? Англи хэлний. Гоё. Инкүүлст. Би гар бөмбөгийн спорт. Волейбол. Тий. Өсөрч гарч ирэл пат гэж хэлж шээ. За сайхан мэрэгжилтэй болох юм байна да. За ингээд сайхан гүйцээгээд жигд сайхан бодож шинэ хэвлээ тийм ээ. За ингээд 52 дугаар сургуулийн авиаслах сурагчдыг төлөөлж ирсэн. Инкүүлстик авиаслах сурагч инкүүлстик хэрэг үүснэ. За инкүүлстик гоё. Нөгөө амьтнаа тэр их гоё явцдаг амрыг нь маш гоёгаар гаргаж ирсэн. Тэгээ их гоё Арагийн авиаслах сурагч Нандин эрдэнэ хэлээ. За 5 дугаар ангид
зураг урлагт ийм сайн төлж явж байгаа. Тэгээ мэрэгжлээ сайхан сонгоод энэ зураг урлагаа өөрсдийнхээ мэрэгжил дээр сайхан одоо эзэмшиж харуулаарай заа юу. Зураг гэдэг бол ямар ч мэрэгжилд хэрэгтэй байдгийг шүү. Сайн уу гэсэн тэр хашгирч байна нөгөө тодч. За ингээд би чаднаа гэж ивэл бүр гоё болох юм байна шүү дээ. Тийм. За амжилт хүсье энэ дээрдэнд. Дараагийн авьяаслаг зураач Энгүн Заяа 5Б ангийн энэ сайхан уран зураач хүүхдүүд тэрэ. Гом гоё. Ер нь гоё юм жигдхэн. Энийг нь тэгээд шүлгэлж болно шүү дээ. Хашгирдаг, хачин тод хаяа нэг надтай таарах юм да гэж зохиочихгүй юу? Гайгүй шүү дээ шүлэг зохиоч тий. Энгүн Заяада улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Эрхэс. За манай цагдаа Эрхэс бол одоо ер нь тотиг бол нэрээ зурж байгаа юм дөө. Тэр солонгоруулаа хийдсэн сайн юу гэдэг. Өнгө будаг тэр хослол өөрийнх нь донж төрхөн тотиг бол маш гоё уран гаргасан. Сайхан зураг зурсан Эрхэстэй улам их амжилт хүсье. Зураад цагдаа болоорой. Цагдаагийн баахан зургийг зураад шинэ дүрм тутс зохиогоод тэр баллахгүй юу? Манай далайд ирэх шиг. За ингээд дараагийн авьяаслаг зураач Тэнэн учрынхаа зургийг үзье. Тэр гоё доо. Ер нь бол жигдхэн шүү. Их сайхан зургуудыг өнгө будгийн гоё хослолтой. Точи өөрөө их гоё уран гоё өнгө будгийн хослол дизайнтай ийм амт юм шүү. Тэгээ энийг маш гоё тодрон гаргасан. Тэр хамар бол одоо маш гоё сүрлэг гарсан шүү. Хашгирч байгаа. Аа нөө гэж хашгирч шүү. Сайхан зураг зурсан Тэнэн учралдаан амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Ингчингийнхэн зураг үзье. Ингчин бас их чим базарноо гүйцэтгэл сайт дээр. Богдоос өөрхөн тод сэлэм амралцсан тэр ваа гэж хашгирч байна. Сайн уу гэж тавьчих тийм ээ. Жаахан дээшээ өргөдөө. Тэр гадбэр тэр бие их гоё уран хошин ягт гоё болжээ. Ингчиндээ амжилт хүсье. За ингээд та бүхэндээ жимсгэн гэж энэ гоё цэлцгнүүрийг амтлуулахаар ирсэн. Энэ шүдэнд оргүй. Ягаад гэвэл энэ чинь ингээд тагийн онгойлгол хоп гэд гүт гэж залгичтэй тийм ээ. Ийм сайхан амттан байгаа. Мөн би Монгол хүүхэд гээд далай жим цахих нь энэ номыг эхнээс нь дуустал сайхан уншаарай. Өргөн их мэдлэгийг та нарт тавьчихна шүү. Багш нь бүр дуустал нь уншсан маш гоё. Их мэдлэгтэй болгох ийм сайхан ном. Ном уншаарай. Номын нөхөр болоорой. За ингээ бас луута тоглоомтой. Эхлээд багш нь жимсгэн амтлуулчихнаа. Дараа нь номтойгоо луута тоглоомоо бэлгэлнэ. Энэ гэр бүлийн энэ хөгжмөнт тоглоомоор сайхан амралтын өдрүүдээр амралтаа сайхан өнгөрүүлээрэ наадаарэ. Та нар чинь амраад өгсөн тийм ээ. За. Тэгээ амралтаараа энэ номоо сайхан уншина. Тийм ээ. За амжилт хүсье. Багш нь бол нэг ном бариад заавал дуусгадаг. Дор нь уншаад дуусгачдаг. Тийм. Та нар бас тэгэн шүү дээ. Энэ номоо бол ерөөс сайхан уншаад амралтаараа сайхан цаг ашиглаж байгаа. За. Би Монгол хүүхэд луудаа амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа баяр таа.